Дорнод сэргэн мандалд хөгжлийн хөтөлбөр үзүүлж байна. Өнгөрсөн цагт бидний түүх үйлдвэржилт бүтээн байгуулалтын өрнөн их зүтгэлээр илэрнэ. 1990 он хүртэл манай Дорнод аймаг Хүнсгэд аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбартаа улс тан тэргүүлэгч байж улс орнон хөгжүүлэхэд ачааны хүндийг хариуцлагын хамт үрчилсэн. Үнэсний улам ах боловсруулах, хэвс, ноос угаах, силикат тусганы үйлдвэрүүд манайд л байж Дорнодчууд бид ажилтай, орлоготой, орон суустай сэтгэл хангалуун аж төрдөг байлаа. Гэвч өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийгмийн шилжилт хөдөлгөөний шуурганаар бидэнд байсан сайхан бүхэн үндсэндээ үгүй болж ажилгүйдлээс үүдэлтэй ядуурл, архиталт газар авч баяр баясгалангаас илүүтэй бухимдалтай амьдрах боллоо. Саяхан бидэнд байсан сайхан үе маань зөвхөн дурсамж болон үлдэж. Гэхдээ бидэнд байсан сайхан болгоно эргүүлж узгах боломж байна. Үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, улсын хурлын гишүүн Номтой Оролон аймгийн засаг дарга Бадамсүрэн нарын санаачлахаар Дорнод аймагт хэрэгжиж буй. За 2016-аас 2030 оны урт хугацааны хөгжлийн бодлогын бичвэрт боловсруулах төслийн талаар үзэгч та бүхэндээ бид хүргэж байгаа. За тэгэхээр энэ удаагийн цуврал нэвтрүүлэг хилцүүлэг маань эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор аймгийн засаг даргын тамгын газрын гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ганс өхөө. За мөн байгаль орчин аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Ган Зориг. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, за аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын зөвлөх болон за иргэний байгууллага аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хүрлээтрах байгаа нь өнөөдрийн зочноор бол өргөдөж оролцоод байна. Та бүхэнд орой минь хүргэе. Тэгэхээр бидний ярих сэдэв бол ойлгомжтой тийм ээ. Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах баримт бичиг чухам одоо яг өнөөдрийн ирсэн зочдын хувьд бол гадаад харилцаа аялал жуулчлал тал руугаа яаж тусгагдсан байдгийг бэ гэдэг тал дээр өнөөдрийнхөө сэдвээ ерөнхийдөө сонгож авсан байгаа. Тэгэхээр ганц бүх мэргэжилтнээс тодорхойлоход ер нь энэ аймгийн гадаад харилцааны хөгжил өнөөгийн байдал цаашдын чиг хандлагыг энэхүү урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт яаж тусгаж өгсөн байдгийг бол энэ тал дээрээс эхлээд ярилцлага эхлэх үү. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За би юуны өмнө эхлээд аймгийнхаа гадаад харилцааны одоо өнөөгийн хөгжлийн талаар товч та бүхэнд танилцуулъя. За та бүхэн мэдж байгаа Дорнод аймаг маань бол Оросын холбооны улсын өвөр байгалийн хязгаар, за Бүгд найрамдагчдад ард улсын өвөр Монголын өвөр төс орны Хөлбөмбөр хот, Хянган аймаг, Шилэнгол аймаг, за Манжуур хоттой бол хил залгаж очдог. За эдгээр бүс нутгуудтайгаа бол олон жилийн турш бол уламжлалт найрсаг харилцаагаа бол нийгэм эдийн засгийн салбарт бол амжилттай бол хөгжүүлсээр байна. За ялангуяа Оросын холбооны улстай бол худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна нийгэм соёл хүмүүнлэгийн чиглэлээр бол хамтын ажиллагаа хөгжүүлж байна. За тухайлбал бол оюутан солилцоо бол манай одоо уламжлалт одоо ийм арга хэмжээ одоо болсон байгаа. За мөн манай аймгийн төлөөлөгчид мөн бас өвөр байгалийн хязгаар зохион байгуулагддаг одоо нийгэм соёл худалдаа эдийн засгийн олон арга хэмжээнүүдэд бол оролцоор ирсэн. За Бүгд найрамдагчдад ард улсын өвөр Монголын өвөр төс орны тухайд гэх юм бол бас харилцаагаа бас амжилттай хөгжүүлж байна. За мөн манай одоо оюутан сурагчид бол тийшээ маш их одоо суралцж байна. За худалдаа эдийн засгийн салбарт манай бизнес эрхлэгчид бас тэмдгийн одоо бүс нутгийн бизнес эрхлэгчтэй бас хамтарч бол ажиллаж байна. За тэгээд мөн одоо энэ хөрш оронтойгоо одоо энэ тэргуунд одоо тэгш одоо харилцааг хөгжүүлэхээс гадна гурав дахь одоо улс оронтой бас харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлийг бол баримталж бол ажиллаж байгаа. За өнгөрсөн онд бол Япон улсын Букоко мужтай бол харилцаа тогтоох эхлэлийг тавиад одоо бас харилцаж бол ажиллаж байна. За энэ жил бас энэ Япон улстай харилцах чиглэлээр бас баггүй ажлууд бол хийгдэнэ. За мөн одоо Бүгд найрамдах Солонгос улстай бас харилцаатай ажиллаж байгаа. За мөн олон улсын байгууллагуудтай бол бид нэр хамтарч ажилладаг. За Япон, за Солонгос гэх мэт олон улсын байгууллагуудтай бол хамтарч ажиллаж байна. За өнгөрсөн онд бол
та бүхэн мэдж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөр санаачилсан их түмэн санаачлагын орон нутгийн хамтын ажиллагааны хорооны 3 дугаар уулзалтыг бол манай аймаг амжилттай зохион байгуулсан. За манай аймаг бол 90 хэдэн оноос эхлээд энэ их түмэн санаачлагын одоо дэмжиж гишүүнээр нь бол ажиллаж явдаг орон нутгийн хамтын ажиллагааны хорооны. За тэгээ өнгөрсөн онд зохион байгуулсан энэ орон нутгийн хамтын ажиллагааны хорооны хурал маань бол их амжилттай зохион байгуулж манай Дорнот аймгийн төдийгүй Монгол улсын нэр хүндийг өндөрт хүргэсэн ийм арга хэмжээ зохион байгуулсан. Тэгээд энэ их түмэнгийнхаа орон нутгийн хамтын ажиллагааны хорооны хүрээнд Бүгд найрамд Солонгос улс, Япон, Өөр Монголын өөртөө засгийн Бүгд найрамд ард улсын зүүн хойд гурван мужи, Оросын холбооны улсын өөр байгалийн хязгаар болон бусад хязгаар мужуудтай нийгмийн эдийн засгийн салбарт бол хамтын ажиллагаагаа бол хөгжүүлж байна. За баярлалаа. Тэгэхээр аялал жуулчлал гэдэг бол манай аймгийн хувьд нэлээд боломжийн тийм ээ. Нэлээд хөгжүүлжүүл нэлээд боломжийн яагаад гэвэл мэдээж 2 том гүрэнтэй хэлэлдэг тийм ээ. Манай аймгийн хувьд бол олон боомтуудтай холбоотой байдаг шүү дээ. Тэгэхээр энэ аялал жуулчлал тал руугаа яаж тусгагдсан байна вэ? Энэ тал дээр ер нь яаж хөгжүүлэх гэж танахаас ямар санал өгөв? Яаж одоо хөгжүүлбэл энэ аялал жуулчлал тал руугаа бидэнд ашигтай байж болох вэ гэдэг тал дээр мэдээлэл өгөх ганцхан мэргэжлээ. За баярлалаа та бүхэнд орон мэдүүлгээ. За Дорнот аймгийн хувьд бол та түрүүллээ. Хамгийн ихний нөөц уламж бол бидний бол гадаад туслага 5 боомтоор зэрэг хилдэг. Монгол орнд хамгийн ганцхан байдаг 5 боомттой аймаг. Дээр нь Буур нуур, Их Бурхан тэгээд нөөц боломжууд бол манад маш их байдаг. Үнийгээ түшиглээд бол хөгжих гэсэн ерөнхий бодол суурь байгаа. Энэ дээрээс түшиглээд зарим нэг ажлуудад хийгдэж эхэлсэн. Хийгдэж явж байгаа. За энэ урт хугацааны бодлогот бол манайх эхний ээлжинд бол мэдээлэл сурчлага буюу маркетинг сурчлагаа гадаад сурчлагыг нэлээсээ өргөн тавьж өгье гэдэг эхний шатыг бол 16-аас 20 онд бол нэлээд түлхүү тавьж гисэн. Энэ дээр бол нэлээд том ажлуудыг санал болгож өгсөн байгаа. Вебсайтын ажил дээр нь одоо манай Монгол улсдаа зөвхөн ганц болсон дайн, алхын голын дайн энийг бас одоо нийтээрээ бас жоохон мартагнаад байгаа энэ асуудлыг бол жоохон дэвшиж тавьж бусдаас онцгойрох тал руугаа орё. Дээр нь бол 4 ясны баяр ивент арга хэмжээнүүд байдаг. Энийг яг аялал жуулчлалын тал руу бас жоохон төрхөө хөгжүүлж өгье. Энэ бол зүгээр л урлаг соёлын арга хэмжээ төдий явагдаад байгаа боловч энийг бол жоохон аялал жуулчлалын талаас нь ингээд зохион байгуулад жоохон дэмжиж өгөх юм бол энэ өөрөө бас томоохон үзмэр бүтээгдэхүүн юм а гэдэг талаас нь. Дээр нь тэгээд бидний бас хамгийн гол нөөц боломж бол Минингийн тал Их Бурханд Буур нуур. Энийгээ түшгэлсэн яг аялал жуулчлалын цэвэр маркетингийн үйл ажиллагааг явуулъя гэдэг томоохон энэ жилээс бол яг энэ үйл маркетингийг бол Улаанбаатар хотно олон улсын ITM гэдэг олон улсын үзэсгэлэн дээр манайх мандах нарыг Минингийн талаас 60 нарыг Буур нуурыг хэрэгссэн мессежийг бол аймагтаа болон ойр хурш 2 улстай бол энийг бол хүрэх үүднээс бол яг энэ маркетингийн мессежийг өгөх гэж оролцсон. За дараагийн одоо урт хугацааны бодлоготой бол дараагийн шатанд нөх юм бол жуулчдыг одоо мэдээлэлээр хангах, үнэн зөв мэдээлэлээр бодиттой мэдээлэлээр түргэн шуурхай хангах гэдэг үүднээс жуулчны мэдээллийн төвүүдийг ойр орхон тэгээд жуулчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн тэр үйлчлэгнүүдийг жоохон төхүүлж өгье гэдэг бодлого бол оруулж гисэн байна. За эцсийн вариант бол одоо дэд үтцээ бол нэлээд сайн хөгжүүлэх гэсэн тийм тулгуурлаж хөгжүүлэх гэсэн бодлоготой яг энэ урт хугацааны бодлогот бол санал өгсөн оруулж байна. За тэгэхээр Дорнот цэргэн мандалт хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа хилцүүлэг үргэлжилж байна. За тэгэхээр дараагийн зочин бол мэдээж аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын тэргүүлэгч, аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын даргын зөвлөх хөрөлөтөр оролцож байгаа маа. Тэгэхээр та бид хоёрын ярих сэдв бол ерөнхийдөө иргэний иргэдийн төлөөллийг бол төлөөлж өгөх хэлэн тийм ээ. Тэгэхээр яг энэ аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдүүд чухам одоо энэ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар саад бэрхшээл тэдэнд тулгарч гин үү? Энэ тал дээр мэдээж судалгаа хийгдсэн байгаа. Ер нь танд ирсэн мэдээллийн дагуу энэ одоо энэ хилцүүлэгтэй холбоотой ямар санал бодол байна? За телевиз үзэгчдээ орооны мэнд хүргье. За Монгол улсын ер нь гадаад харилцаа хамтын ажиллагааны бодлого, мөн эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, за Монгол улсын хөгжил дэвшилтүүл бас гадаад харилцаа чухал. За гадаад харилцааны нэг чухал салбар бол аялал жуулчлал. Жуулчин хүнд бол хил хязгаар гэж байхгүй. Жуулчин хүн бол хамгийн одоо тийм сайхан өөдрөг үзэлтэй
хамгийн тийм одоо ирээдүйгээ толдон харах тийм сайхан хүсэл эрмэлзэл бүхий хүмүүсийн одоо тийм үйл ажиллагаа бол одоо жуулчин үйл ажиллагаа гэж хэлж болох юм. Тэгэхээр жуулчны энэ ажлыг одоо Дорнот аймагт хөгжүүлэх талаар бол манай үеийн одоо аймгийн засаг дарга түвшний тамирын газар аймгийн эрдэнэ төвчний хурлын бодлогуудад үе тусгадж ирсэн. За 2009 онд аймгийн эрдэнэ төвчний хурлаар Дорнот аймгийн аялал жуулчлалын гад бодлогын баримтчиг болох дэд хөтөлбөрийг бид анх баталсан. За дэд хөтөлбөрийн хүрээнд энэхүү үйл ажиллагаагаа явуулах олон одоо чиглэлүүдийг бид гаргасан байдаг. За Дорнот аймгийн эрдэнэ төвчний хурлаас засаг дарга түвшний тамирын газраас хөрш 3 орондоо эхний ээлжинд аялал жуулчдын хүрээнд одоо хэрхэн яаж хамтарч ажиллах талаар олон удаагийн уулзалт форумуудыг хийсэн. Бид одоо биечлэн өөрсдөө оролцож явсан. Гэсэн хэдиж манай Дорнот аймагт үндсэндээ аялал жуулчдууд одоо бас л эхлэлийн төдий төрийн нэгэн тодорхой бодлого дэмжлэг бас бариад аваад хийчих. За мөн тодорхой энийг хийгээд бас гардан өчгөр тийм чиг ажлуудад их хомссон байдаг. Яг тийм ч учраас Дорнот аймагт энэ аялал жуулч нэгэн одоо сул хүсэж байгаа салбар нэг. За миний хувьд бол бас энэ аялал жуулчлалыг хөгжүүлэх гадаад харилцаа хамтын ажлын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бол бас нэгэн бас үеийнхэн аймаг орны өдөрлгүүдийн төвшөнд ажиллаж байхдаа бас өөрийн одоо санал өгдөг санаачлаар оролцож ирсэн. Мөн ч одоо ч бас оролцож яваа цаашдаа ч бас оролцож ажиллах байх гэсэн санаатай энэ өдрийн хөнгөн ярилцлагад орж байгаа. Монгол орны одоо бас зүүн бүс нутаг, зүүн хязгаар нутаг, за Монгол улсын зүүн хойд Азад гарц үүд хаалгуул манай Дорнот аймаг. За Дорнот аймаг бол хэдийн одоо 5 бомбтоор гадаад хоёр хөрш орнуудтай харилцаж байгаа. Энэ бол одоо аялал жуулчдын одоо таатай боломжийг бүрдүүлсэн төрийн бодлогын нэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж үзэж болох юм. За өнгөрсөн 100 манай аймагт их түмэн төслийн хүрээнд одоо 5 зуухад Азийн хөгжиж байгаа энэ 5 улсын одоо том эдийн засгийн одоо мэргэжлийн тодорхой өдөрлгөд оролцсон томоохон одоо форум боллоо. За энэ форумын гол ярьсан ажлын гол ярин сэдэв бол энэ аялал жуулчлал. Ер нь аялал жуулчлал тухайн улс оронд бол асар их хөрөнгө оруулж ирдэг. Өөртөө тодорхой хөрөнгө мөнгө зарахгүйгээр үйлдвэрлэл бүтээгдэхүүнийг зарж боловсруулахгүйгээр аялал жуулчд өөрсдөө хөрөнгө оруулалтаа өөрсдөө оруулж ирдэг. Тэрийг нь бид дугтаж хүлээж авч тэрнээс нь зөвхөмжийн орлого оруулж улс орны эдийн засгийн хөгжилд нэлээд төлөвлөс өгдөг ийм одоо чухал ийм салбар юм байна. Тэгэхээр энэ үеийн одоо энэ аймаг орны удирдлагуудын баримталж байгаа бодлогуудын нэг арга хэлбэр бол аялал жуулчлалыг хөгжүүлэе гэж бид их тунхаглан бичдэг, ярьдаг, хийдэг боловч энэ ажил маань бас тийм зохистой хэмжээнд хүрэхгүй байна, дөрвтэй арга хэмжээ авахдахгүй байгаа юм. За бид хамгийн наадхан жишээг л өнгөрсөн жил бас 15 оныхаа төсөвт бас аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн хүрээнд мастер төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй байсан. За бид одоо 40 саяыг батлаад дараа нь 20 сая болоод сүүлдээ 20 сая маань нөгөө эдийн засгийн хамралаар буцаж татагдсан. Ер нь бид аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулахгүйгээр үзүүлэх харуулах имийг цаасан дээр буулгаж хүмүүст дэлгэн харуулж сурталчлахгүйгээр бид аялал жуулчлал хөгжүүлэх болцоог юм. Өнөөдөр одоо аялал жуулчлал хөгжүүлээгээд олон аж ахуйн нэгж эхлэлийн төдий байгаа боловч нөгөө гаднаас жуулчин оруулаад ирэх гэхээр хил гайлын нөгөө визийн хүндрэл бэрхшээл тулгарч байна. Хоёрдугаарт бид өөрсдийнхөө иргэдийг ингээд гадаад орндоо зорчих ихлээрээ бас нөгөө нэг тээвэр унааны асуудлаас ахуулаад тодорхой хаана очиж бүс нутагт очиж юу үзэж харах гэдэг мэдээллийн талын хөгжил манай аймагт сул байгаа учраас иргэд маань мэдэхгүй байна. Өнөөдөр зүгээр яг хоо энэ 2015 оны нэг дэвшилттэй арга хэлбэр аялал жуулчлалын нэг хэлбэр манай аймагт одоо бидний хүссэн хүсээгүйгээр зах зээлийн зарчмаараа бий болсон явдал бол Улаанбаатар хотын аялал жуулчлалын томоохон компаниуд Дорнот аймаг Чухав хотоор дамжуулан Манжуур хот руу аяллалын бизнес аялал хийх ийм ажлууд эхэлсэн. За энэ ажлын анхны бас санаачлагч нь миний өөрийн бие тодорхой компаниуд санал тавьсны дагуу өнгөрсөн 8 сараас эхлээд одоо аялал жуулчлалын компаниуд Дорнотоор дамжин энэ Манжуур хот руу аялж эхэлсэн байна. За энэ Манжуур хот гэдэг бол өөрөө хятад улсын аялал жуулчлалын хамгийн том бүс нутаг. Жилд 5-аас 7 сая орчим жуулчныг өөр төр хүлээж авдаг ийм томоохон бүс нутаг. За манай хөрс зэрэглэлдээ бас манай энэ Хөлбөмбөр аймаг байна, Шилэнгол аймаг байна, Хянган аймаг мөн аялал жуулчлалыг маш их эрчимтэй хөгжүүлж байгаа юм бүс нутаг. Эндээс бид нар асар их зүйлийг жишээ болгож авах хэрэгтэй байгаа, туршлах, судлах хэрэгтэй байгаа. Тэдний тэнд ирсэн аялал жуулчлалыг өөрийнхөө нутагт бид хүлээж авч аялал жуулчлалын одоо энэ хөө бүтээгдэхүүнүүдийг бидний борлуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Тийм ч манай сүүлийн үед бас манай аймгийн эрдэнэ төлөв шуурга засаг дарга түвшний тамирын газар санаачлан бас аймгийн орныхоо эдийн хөгжлийн талаарх хугацааны хөтөлбөрүүдийг боловсруулж
ард иргэдээр хилцүүлэг хийж байгаа. За энэ аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож байгаа, хүмүүс ч идэвхтэй оролцож байгаа. Би зөвхөн иргэдийн төлөөлчдийн хурлын төлөөлөгч гэдгээрээ иргэний төлөөлөл аж ахуйн нэгж байгууллага төлөөлөл өнөөдрийн энэ хилцүүлэгт оролцож ярьж санаа өгч байгаа. Энэс цаашаа биш олон ажлуудыг бид хийхээр төлөвлөж байна. Одоо саяхан энэ Улаанбаатар хотод одоо 3 улсын том форум боллоо. Ээж уучдыг яхан яаж хөгжүүлэх вэ? Нийтдээ Монгол улсаас 100 гаруй аж ахуйн нэгж, за манайд Орон аймагаас 5 аж ахуйн нэгж оролцлоо. За хятад улсаас 60 орчим аж ахуйн нэгж, Оросын холбооны улсаас 25 6 аж ахуйн нэгж оролцож, энэ дээр бол зовлон жаргалаа ярьлаа. Ямар бэрхшээл танаа улсад байна уу? Бид танаа улс руу зорчих ихлээр одоо ямар бидэнд эрхцийн болон одоо бодлогын хүрээнд дэмж тусцаа байна уу? Өнөөдөр бид аялал жуулчлалыг Орон аймаг бас аялал жуулчлалыг хэлбэрлэл юм л да. Манжуур хот руу, Хөрс зэрэгт Хөлбөмбай аймаг руу одоо 3 дахь орны машинаараа явах гад хичээж л байна. Тэгээд олон саад бэрхшээл одоо хоёр улсын хууль ном одоо дид нийцүүлэх гэж одоо зөндөл жоромтой жоромгүй явж л байна. Хоёр талын одоо хөрш аймаг хотуудын удирдлагуудын амт нөхдийн харилцааны хүрээнд шийдэж байгаа асуудлууд байна. Гэхдээ л энэ бол эцэст маш шийдэгдэхгүй л байна. Мэдээж одоо Алтан аймаг цаашаа одоо жуулчдын автобусууд нь явуулахгүй болж байна. Монгол 3 дахь орны машинуудыг бас явуулахгүй гэдэг нэг хуучны хорой дээр нэг тэг маань хэвээрэл байж л байна. Аймаг орны бүх удирдлагууд хэдийн орчмын уулзтууд болон одоо Хөлбөмбөр, Манжуур хотод болон бусад улс орнуудын арга хэмжээ аврахтаа бүгдийг л тавьдаг, хийдэг боловч энэ асуудал шийдэгдэхгүй л байгаад. Тэгэхээр бэрхшээлүүд их байна. Өнөөдөр бидний яриа бол зүгээр товчхон мэдээлэл өгөхийн хүрээнд бид ихний ээлжнийхэн шатны ярилцлага хийж байгаа боловч цаашдаа бол энэ бэрхшээл зовлонгуудыг ингээд хэсэгчлэн ялангуяа аж ахуйн нэгжүүд рүү бид оролцуулсан, иргэдийг оролцуулсан ярилцлага хийвэл нэлээд олон санаанд гарах байх. Тэгээд дараагийн бас нэг зовлон бол бид нар өнөөдөр Дорнот аймагта мастер төлөвлөгөө аялал жуулчлалын одоо тодорхой баталгаажсан маршрут бичиг баримтын боловсруулаагүй чадаагүй байгаа учраас жуулчд хаана нэр юу үзэх вэ гэдэг асуудлуудын талаар тодорхой биш байна. Хоёрдугаар жуулчд мэдээж хонж таарна, амарч таарна, хоол ундаа идэж таарна. Гэтэл зочдлуудын маань шаардлагууд жуулчдыг хүлээж авахд бас бэлэн бус байна. Манай Дорнот аймаг хэдийгээр зүгээр бид нар ярьдаг, бахархаж ярьдаг хоногт нэг 350 орчим хүнийг бол одоо аянчингууд хүлээж авч хонуулах юм болцоотой аймаг гэдгээрээ бол бусад аймагуудаас давуу талтай гэж ярьдаг боловч бид үндсэндээ яг тийм стандартын шаардлага хангасан. Жишээлбэл 40 жуулчин ороод ирэхэд нэг стандартын өрөөнүүд бүгдийг оруулах болцоо байхгүй том. Жишээ нь юу гэхэд манай зочдлуудууд чинь нэг лүкс өрөөтэй, хагас лүкс өрөөтэй, энгийн лүкс гэдэг 3 4 категорийн үнэлгээтэй өрөөнд байдаг. Гэтэл жуулчин хүн бол за нэг одоо $1000 төлчихсөн ороод ирсэн төлөөгч жуулчин бол ижлэхэл ганц чимэг тааш ижлэхэн өрөөнд орно, би ч ижлэхэн өрөөнд. Хоёулаа нэг ижлэхэн мөнгө төлсөн учраас. Гэтэл нөгөө буулдууд бөөнөр нь оруулах гэхээр чинь нэг хэсэгт нь одоо нөгөө лүкс өрөөнд таар, нэг хэсэгт энгийн өрөөнд таарахаас аргагүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чинь нөгөө жуус гомл гаргаж эхэлж байгаа байхгүй. Энэ мэдчлэн бэрхшээлүүд би зүгээр энэ олон бэрхшээлийг ярих гэвэл манай хоёр залуучууд бас олон юм ярих байх. Гэхдээ энэ өдөр энэ асуудлыг шийдэж байж бид нар одоо жуулчдыг өөртөө авах асуудал яригдах учраас манай эхлээд буудаасаа эхлэх хэрэгтэй. Гаднаас ирсэн хүмүүсийн манайд одоо мах тостой, өөх тостой хоолыг бас тэр болгон идэж чадахгүй. Гэтэл манай гол хэрэглээ болсон гол одоо бидний өдөртөн хийдэг тийм одоо хоолнууд маань цөөхөн төрлийн хийдэг хоол байж идэг. Тэгэхээр энэ хоолноосоо илүү төрлийн олон төрлийн хоолууд. Өглөөний цай гэхэд бид нар талхан дээр маасл төрхэд өндөг шараад хям тавил боллоо шүү дээ. Энийг өглөөний цай гэж хэлээд гэтэл одоо бид нар чинь нэг шивэд столч гэдэг юм уу сонголтоороо авч идэх хоол нөхцөл маань бас бодлоо тэр болон бас бүрэн хэрэгж чадаагүй л байна. Энэ мэдчлэн бэрхшээл зовлон яриулах олон юмнууд яригдмаар л байна л да. За тэгэхээр аялал жуулчлал гэдэг бол өөрөө маш том сэдв тийм ээ. Тэгэхээр яг энэ сэдвийн хүрээнд одоо энэ ялангуяа хөгжлийн хөтөлбөрт оруулж байгаа баримт бичиг тусгуулж байгаа энэ зүйлүүдийг бол иргэд аж ахуйн нэгж анхан шатны одоо төрийн байгууллагуудаас ахуулаад бүгднгээс нь аваад ингээд тусгагдаад өгсөн зүйлүүд байгаа ш тийм ээ. Тэгэхээр энэ ерөнхийдөө эцэслээд шийдвэрлэгдээд хамгийн эцсийн хилцүүлэг бол явагдсан байгаа. Үүндээ энэ тал дээр ер нь ямар санал бодлоо оруулж байв? Ер нь цаашаад ямар үйл ажиллагаа хийхэд ер нь боломжтой гэж үзэж байна? За яг энэ гадаад харилцааны хүрээнд гадаад харилцаа бол одоо энэ зөвхөн аялал жуулчлал гэхгүй. За одоо нийгмийн эдийн засаг, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн одоо бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бол дэмжлэг үзүүлж бол ажиллана. За ер нь бол Монгол Улсын гадаад дуудлагын одоо голлох бичиг баримтуулах гадаад дуудлагын үзэл баримталт бол энэ нийгмийн эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэхэд гадаад харилцааг зөв зохистой ашиглана гэж заасан байдаг. Эннийхээ хүрээнд одоо аялал жуулчлалын бусад салбаруудаа бол дэмжиж бол ажиллана.
За тэгээд энд бол одоо олон ажлууд бол тусгагдсан байгаа. За тэгээд их түмэнгийнхаа хүрээнд ажиллаж болно. За энэ хоёр одоо хөрс цэргэлтэй одоо бүс нутагтайгаа энэ аялал жуулчлалын чиглэлээр одоо хамтарч ажиллахаас гадна бид нар одоо яг сая Хүрлбаатар дарга хэллээ. Бид нар эхлээд нөөц боломжоо одоо маш сайн тодорхойлох хэрэгтэй мөлий. Тэгэхгүй бид нар хөрөнгө оруулалт татна, аялал жуулчдыг оруулж ирнэ гэдэг яг оруулж ирэхээр нөө үзэж харах юм байхгүй тийм ээ. Дэд үтц байхгүй. Энэ бүхнийгээ одоо шийдэхэд энэ одоо хөгжлийн бодлогын маань энэ баримтчиг одоо системтэйгээр тэр асуудлуудыг шийдвэрлэхэд бол үүрэг гүйцэтгэх юм. Бид нар одоо яг энэ бичиг баримтынхаа дагуу одоо энэ тулгамдж байгаа асуудлуудаа үе шаттайгаар ингээд шийдвэрлээд явна. Яг Дорнод аймгийн аялал жуулчлалын хувьд бол тулгамжийн асуудлууд түрүүн бас дурдж ярьлаа. Энэ мэтлэн бас нэлээд хүн түнд одоо яг бидний хүч хүрэхгүй хоёр улсын засгийн газрын хэмжээнд хүрэх асуудлууд бас олон байгаа. За энд бол бид нэр аль болох одоо тэр талаасаа доороосоо бүх асуудлууд доороосоо уламжилж явдаг болохоор бид нар бол аль талаасаа бол дэмжин ажиллаж байгаа. Энэ дээр бол эхний ээлжинд бол бид нар тэр цэнхэр үнэлэх үе те бүгд Дорнод аймгийн аялал жуулчлалын зах зээл өөрөө л хятадтай 3 бомтор зэрэг хэлж байгаа юм хувьд бол хятадын зах зээл байж байгаа. Дээр нь яг хятадын цаатлууд байна. Манжуур аршаад тоддол жилдээ 5-аас 10 сая жуулч ирж идэг. Энэний бид нэр зүгээр нэгээс 2% авъя гэсэн төсөөлөл бодоол явж байгаа болохоос ш энийг явж байна. Тийм болохоор жуулчдыг орж ирэхийн тулд бас нөгөө визний асуудал, паспортны асуудал бас жоохон хүндрэлтэй байдаг. Энэ тал дээр бол бид нэр жоохон дэмжлэг үзүүлээч гэдэг үүднээс гадаад иргэн харьяалтын газар буюу иргэдийн харьяал шилжилт хөдөлгөөний газарт бас жоохон өнөөдөр уламжлаад хүсэлт илгээчээд байж байна. Энийг ингээс судалж дэмжиж өгөөч ч юм уу те. Энэ үнэлэх талаас нь дээр нь одоо энэ жуулчны энэ одоо байр сууцны асуудал буюу үйлчилгээний асуудал. Жуулч дуудлын үйлчилгээ, жуулчны баазын үйлчилгээ. За манай жуулчны бааз гэдэг газрууд маань болохоор зүгээр л нэг гэр кемпүүд зүгээр өөрийн хэсүүлгээрээ жоохон өөрийнхөө гэрээрээ л үйж байгаа нэг 4-5 гэртэл гэр кемпүүд үйл ажиллагаа явуулдаг. Яг баазын хэмжээнд баазын үйл ажиллагаа явуулж байгаа газар бол бас хомс байгаа. Яг үнэ хэлэхэд бол тэгээ яг оролцож байгаа ер нь бол нийт аймгийн хэмжээнд бол нэг 19 жуулчны бааз гэр кемп байна гэсэн судалгаа байдгийг. Тэгээ ер нь бол эднэрт бас нэг судалгаа одоо сургалт хэрэгтэй байна. Энэ талаас нь одоо яг тэр үйлчлэгээний тал зочлох үйлчлэгээний талын сургалтыг авъя гэдэг үгнээс хөдөлмөрийн хэлцтэй бид нар санал тавьчаад байж байна. Хөдөлмөрийн хэлцтэй жил болгон мэрэгжлийн боловсрол олох сургалт явдаг. Тэрэн дээр бас хамтарч ажиллаач. Энэ тал дээр аялал жуулчлалын зочлох үйлчлэгээнд ингээд сургалтуудыг өгөөч гэдэг үгнээс хүсэлтүүдээ бас илгээчээд байж байна. Энэ мэтлэн бас тодорхой асуудлуудыг бас хийгээд дээр нь бол яг урт хугацааны бодлогод орсон эхний асуудал юу вэ? Маркетингийн сурчлагын асуудлыг бол бид нар цаг одоо энэ хөтөлбөрт орохыг хүлээж зугаагүй бид нар бол хийж ирсэн 2009 оноос хойш байгуулагч аялал жуулчлалын газар гэж байгуулагдаж миний би энэ ажилд орсноос хойш ITF буюу Mongolian International Fire буюу олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн ITM гэдэг энэ Улаанбаатар хотноо болдог Монголдоо болдог энэ үзэсгэлэнгүүдэд бол жил болгон оролцож аймаг орноос сурталчилж өөрийнхөө компаниудынхаа хэмжээнд бас энэ сурчлага хийж явж ирсэн юм асуудал байгаа. Дээр нь бол хөрс цэргэлдээ 3 улсын аялал өдөр гэдэг арга хэмжээг энэ бол Дорнод аймгийн өөрөө хил орчмын аялал жуулчлалаар хөгжүүлэх бүс нутаг. Ягаад гэвэл 5-5 бомбтой ийм аймаг болохоор бусад аймагуудад байхгүй боломж байгаа болохоор эндээ тулгуурлаад 1-3 хоногийн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхийг гэрээ хэлцээрүүдийг бол 2 хөрш алтын имэл шинэ ороо баруун шүү зүүн шүү энэ хайлар гэх мэт энэ тойргийн аймагуудтайгаа энэ хил орчмын аялал жуулчлалын хөгжүүлэлт дээр бол гэрээ хэлцээрүүдийг байн хийж ирсэн. Эннийхээ өрөөнд аж ахуйн нэгжүүдийг ч бас уулзуулж хооронд нь гэрээ хэлцээрүүдийг хийлгэж хамтран ажиллах санамжуудыг бол өнгөрсөн жил байгуулж эхэлсэн байж байна. Тэгээ энэ мэт асуудлууд байна. Тэгээ дээр нь 3 улсын аялал жуулчлалын өдрөөр бол 2010 оноос хойш Дорнод аймагт хийгээд энэ дотор бол өөрөө 3 том арга хэмжээ дээ шүү дээ. Бизнес уулзалт дээр нь Монгол хувцсны загварын шоу тэгээд үзэсгэлэн худалдаа гэсэн энэ 3 арга хэмжээг бол тогтмол хийж хөвшөөд явж байна. Манай Дорнод аймгийн хөгжлийн одоо энэ чухал концепцийг бид хэлцэж ард иргэдэд хэлцүүлэх хийж байгаа. Энэ ажлын хүрээнд бол зүгээр энэ гадаад харилцаа аялал жуулчлалын талаар өнөөдөр нэвтрүүлэг маш чухал цаг үе болсон нэвтрүүлэг. Тэгээд энэ
аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бас бидний зөвхөн гадаад биш дотоод аяллыг хөгжүүлэх талаар нэлээд онцгой анхаарах хэрэгтэй байна. Одоо бидний жишээ байна шүү дээ. Одоо Хинтээ аймаг бол одоо Чингис хаанаар бол брэнд болгосон. Чингис хааны тэр одоо төрсэн газар нутаг тэр нутгийг бол одоо яг брэнд бол олон орны зочид төлөөлөгчд Улаанбаатар хотоос болон Монголын одоо бүхэл аймаг орон нутгаас аялал жуулчдууд Хинтээ аймагт ирж штэ. Саяхан одоо 3 улсын цавлаг уулзалтын үеийн хүрээнд ч бас энэ яригдж байна. Хинтийнхэн сая энэ IT зам үзэсгэлэн форумд бол одоо бүхэл бүтэн маш өргөн том павильоныг тавиад одоо маш их өөрсдөө сурталчилж чадсан. Тэрнийхээ ч хүчээр асар их жуулчдыг өөртөө татаж байна. Энэ бол одоо бас аймаг орных нь бас онцлог бодлого. Тэгээ Хинтээ аймгийн зөвхөн дадлан суманд гэхэд л одоо 15 6 жуулчны хамгийн сүүлийн тоглог баазууд байна шүү дээ. Өнөөдөр яг үндсэндээ Доронт аймагт маань одоо жуулчны бааз гэж хэлвэл бас манай бас уламжлалт манай хүүхдийн маань туслан инх туслан энэ бол одоо бас бидний бас нүүр цараа тахалж бас гадны нутгийн хүмүүс болгодог бааз байна. За мөн одоо тэр ногоон төглөгээд дөлгөөн хэрлэнгээд хэдэн хэрлэн голын хөвөн төр хэдэн кемпүүд энийгээ бид нар аялал жуулчлалын бааз гэж нэрлэж байгаа. Боловч энэ маань үндсэндээ жуулчнаар бол тэр болгон хангаж чаддгүй хүмүүс бол тэр бол бид нар бууж өөрсдөө чаддгүй л газар бол шүү дээ. Тэгэхээр аймгийн бодлого энд бол их нэлээд чухал хандах ёстой байна. Сүхбаатар аймаг тэр Шилийн богд ганган нураар брэнд болгочихлоо шүү дээ. Одоо гангийн чуулган гэдэг намар болгон тэр олон мянган хунч ухлаад бас олон мянган жуулчдыг одоо дуудсан гангийн чуулган хийдэг болчихлоо шүү дээ. Тэгээ Шилийн богдод энэ шинийн одоо 3 одоо Шилийн богд дээр гараад сая одоо Сүхбаатарын нэг аялал жуулчны газрын хүн ярьж байна. Зөвхөн одоо энэ одоо шинийн 3-ны дотор Сүхбаатар аймгийг Шилийн богдыг зорьсон 10,000 гаруй одоо жуулчин одоо хуваарь хүмүүс хэдэн зуун машин одоо бүр хөлийн ачаал дийлдэх болоо гэж ярьж байна. Энэ бол одоо бас л хоёр хөрш аймагуудын маань аймагудаас биднес соролцох ёстой жишээ байхгүй. Гэтэл манай Доронт бол дутх юм байхгүй шүү дээ. Халах голын эх орны маань тусгаар тогтны төлөө юу гэдээдсэн маань амнаас одоо зориулсан энэ халах голын энэ сайхан зохицуулт газар энэ дайм дууссан газрыг чинь Японоос сонирхож чинь, Оросоос сонирхож чинь, Хятадаас сонирхож байгаа шүү дээ. Солонгос сонирхож. Энийг бид нар аяж уурсан том бааз болох ёстой байхгүй да. Энд бол одоо халах гол нутгийг хөгжүүлэхэд бас энэ жуулчдын хувь нэмэр маш өөргөр л дээ. Мөн одоо Монголын хамгийн гол одоо цэнгэг сайхан дулаахан ийм одоо бүлээн нууруул гэнэ буур нуур байна. Элсэн одоо тэр хавайн хавайч гэдэг хайнан ч гэдэг элсэн дээр хөрөвдөг Монгол ийм элсэн нуурын хөвөлд элстэй газар манай юу зөвхөн буур шүү дээ. Хөвсгөлд очиод тэр хад чулуутай газар элсэн дээр хөрөх газар байна. Хувсын нуурын дээр байна уу? Байхгүй байх. Тэгэхээр манай энэ том брэнд бүтээгдэхүүн. Тэгээ манай минингийн тал тэгээд харамстай сүүлийн үед жоохон газрын тоснд одоо талхалж байгаа газар болохоос энэ бол одоо Азид хамгийн том тал хялгандаг тал хийж штэ. Тэгээд одоо манай онон улсын сав газрын бүс нутгууд байна. Ухтмын одоо сайхан тэр эртний тэр дүүх соёлын тэр одоо хөшөө юу хий төр байна. Тэр аршаан улсууд байна. Манай Доронт аймаг бол энэ альч утгаараа бодоход аялал жуулчдыг орон нутгатаа хөгжүүл бүрэн болцоо. Би гагцсан энэ дээр жоохон дөрөөс маань жоохон дөрвтах шиг хөрөнгө оруулалт гаргаад болон ялангуяа энэ аж ахуйн нэгж байна. Аялал жуулчдыг хөгжүүлэх гэдэг энэ баазуудыг жоохон тэр дэмжлэг үзүүлмээр юм шиг санагддаг. Тэгжээж бид нар ард иргэдэг дэмжиж байж тэд нар маань өөрсдөө хөл дээр босож байж жуулчдыг өөртөө татах болцоо би. Зөвхөн одоо хөлбөмбөр энэ хянган манжуур 3-т одоо 10 гаруй сая хятадууд 100 дотоод аяллахын хүмүүс ирдэхэд бид нар нэг 5,000 хятад жуулчдыг оруулж ирэхэд манай энэ аялал жуулчдын баазууд маань энэ аялал жуулчдын бодлого маань хөл дээр бас хөрөн болцоотой. Тэгээд цаашдаа манай Чавсан хот бол Монголын бод хамгийн сайхан ногоон хот. Аялал жуулчны байгаль орчин аялал жуулчны сайд хэдэн жилийн өмнө ирчгээд үгүй би анх удаа Доронтод чи ямар сайхан ногоон хот вэ гэж гайхаж ирснийг одоо миний өөрийн биеэр мэдх юм. Тэгэхээр энэ манай Чавсан хот бол өдрөөс өдөрт хөгжиж байна. Аймаг орны удирдлагууд энэ тухайн үеийн удирдлагууд бол хотыг хөгжүүлэхэд ихэнх анхаарал тавьж байгаа. Хотоо бид үзүүлэх хэрэгтэй байна. Гэтэл үзүүлэхээр ирдэг жуулчин алга байна шүү дээ. Жуулчин хүлээж авчих тийм бодлого байхгүй учраас бид хоосон яриад байдаг. Өөртөө бид хөгжиж гин сайхан хотоор амьдарч ин баясаад байдаг. Гэтэл гадны хүнд үзүүлэх ёстой бодлого маань орхиод байгаа байхгүй. Тэгэхээр гадны хүнд бид нар үзүүлэх ёстой бодлогоо бид нар цаашдаа улам сайхан бодлогын хүрээнд одоо цаашдаа бүр бит бодит болгож ингэж одоо сайхан ажлуудыг болгож хийж хэвлүүлж энэ хөтөлбөр энэ одоо маршрут төлөв. Жишээд ингээд одоо хөдөөхөр сумд руу явхад ямар ч тэмдэглэгээ алга. Сая 3 улсын саяны форумын ач холбогдлоор бас надад ч хүртэл тодорхой саналууд ирж штэ. Хэд хэдэн гадаадын томоохон газруудаас Харбинаас ирж, Бээжингээс ирж, Оросын холбооноос урж, Доронтын халах гол нутгаар бид нар сайхан адал явдалд авто аялал хий.
10 машинтай 20 машинтай бид орж ирээ. Сайхан газар нутгч үзье. Танаа нутгийг сурталчлаа. Телевиз радиотойгоо очие гэд саяхан урд одоо бичиг ирүүлээд бас баяжлаа. Тэгэхээр энэ бол одоо манай аймгийн бас харуулах ёстой юм. Тэгэхээр энэ дээр холбогдуулаад олон зүйлийг хиймээр. Манай халах голын түүх соёлын газрууд байна. Бас загасчлалын аялал одоо энэ 4 сард одоо айлаар хотод томоохон зүүн хойд Азийн 5 улсын загасны том уралдаан болох гэж байна шүү дээ. Загас агнуурын спорт аялал тэмцээн болгох чинь. Энэ доромтоос бас загасч мань очих хэрэгтэй байна. Энийг бид зохион байгуулах хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо манай бөөр ч гэсэн одоо загас агнуурын одоо томоохон нөөц газар байна. Халах гол нөмөргийн голууд байна, онон голууд байна. Үүсгээр одоо загас чинь гэхлээр загасыг барьж аваад шарж идэх гол юм шиг байхгүй. Одоо загасны аялал спорт гэдэг нь сайхан бариад, сайхан гэмтэх буцаагаад тавьдаг л аялал спорт байхгүй. Тэгэхээр доромтын тал нутагт одоо цээрийг үзье харъя гэсэн одоо ийм асар их жуулчдсан саналууд байна. Доромтын тал хэрд одоо Монголд одоо дэлхийд ховорхон жиргээч болжмөр гэдэг 10 төрлийн болжмөр байна гэж байна. Нэг үе одоо 10 жилийн өмнө Японы нэг судлаач ирээд надад бас эднэтэй явах завшаан гараад тэгээд 7 хоног менингийн тал хэдийн тал хэзээр явж болжмруудын жиргээний дуус бичнэ гэдэг ингээд тийм болч жуулчдаг байдаг. Тэгэхээр энэ манай аймагт одоо бид гадаад харилцааны хүрээнд энэ аялал жуулчлалыг сурталчлах ажлууд нэлээд чухал. Энэ бол маш чухал. Энэ бол одоо хамгийн одоо чухал ажил. Тэгжээ сурталчилгааны ажил таархан байгаа учраас ирэх хүмүүсийн тоо бага байгаа болов гэж боддог байхгүй. За баярлалаа үзэгчдээ ингээд Доронтой аймгийн урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт зориулсан баримт бичиг боловсруулах төсөл жоохон яг аялал жуулчлал гадаад харилцаа талдаа жоохон яаж тусгагдсан ямар саад бэрхшээл тулгамдаж байгаа асуудлууд байгаа юм бэ гэдэг тал дээр бид та бүхэнд богинохон чулуу мэдээлэл өглөө. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна. Дараагийн хэлэлцүүлэг хөтөлбөрөөрөө эргэн уулзлаа. Баяртай үзэгчдээ.